За одоо нөгөө хичээлийн эхэнд ярьсан бүшин дүүжингээ бүгдээрээ хэлбэлцлийг нь арай нэг жоохон детальчилж авч үзье. Энд тэнцвэрийн байрлал байгаа. Тэнцвэрийн байрлал дээрээс тодорхой зай сунгаад энэ ачааг чөлөөтэй орхицсон гэж бодчих. Буцаах хүч нь хаашаа байх вэ? Зүүн гар тийшээгээ байна. Буцаах хүч нь kx гэдэг зүүн гар тийшээгээ. Энэ Ньютоны 2 дугаар хуулиасаар хөдөлгөөний хуулиасаар m-ийг үржих нь a болно. Энэ дээрээс a-г нь олчих болох нь биш үү? A гэдэг нь хасах k хуваах нь масс үржих нь x байдаг байна. Тодорхой x зайд хөдөлж байх юм бол бүгдээрээ a-г яаж илэрхийлж болох вэ? Хасах омега квадрат x гэд илэрхийлж болно. Дээдлийнхэн тэгштэйгээр дахиад нэг санаад авъя. Ингээд энэ a-г бүгдээрээ хасах омега квадрат x-тэй тэнцвэрч бас болох нь байна. X-үүдийг ингээд устгах юм бол цикл давтамж нь тухайн пүшний хатыг ачааны масст хуваагаад язгуур дор хийсэнтэй тэнцдэг байх. Энийг битгий мартаараа энэ байнга таарлддаг маш алдартай тэгштэглүүдийн нэг шүү. Нэг айтайхан бичээ да. Ингээд цикл давтамж, хэний цикл давтамж? Пүшин дүүжингийн цикл давтамж болох нь байна. Энэ дээрээс үеийг нь олж болох болно. Дээд талын бодлогон дээр бичсэн шиг 2π-г бүгдээрээ үе хуваачих юм бол тэр нь цикл давтамж болно. Ингээд үе гэдэг нь 2π-г цикл давтамжтай хувааж гарч ирнэ. Т гэдэг нь 2π нэрийг хуваах нь омега mk2-ын байраа солиод гараад ирнэ. Ингэж бид нэр бүшин дүүжингийн үеийг олдог. Бүшин дүүжингийн үе нь юунаас хамаарх нь вэ? Масс болон пүшний хатнаас хамаардаг байх нэ. Энд бичсэн байгаачлан. За ингэж болох нь байна. Зөвхөн масс болон пүшний хаттай хамааралтай ийм хэмжигдэх юм байх нэ. Үеийн нэгж нь юу вэ? Секунд. Ингээд жишээ 5-ыг бодъё цөмөрөө. Пүшинд 2 кг масстай ачаа зүүхэд ийм хэмжээгээр сунаж тэнцвэр тогтов. Ачааг тэнцвэрийн байрнаас хөндийрүүлээд орхивол ямар үетэй хэлбэлцэл хийх вэ гэж асуусан байна. Энэ доошоо юугаар үйлчлэх вэ гэвэл mg энэ дэшигээ хасах kx буюу пүшний татах хүчээр үйлчилнэ. Үеийн харимхай хүчээр үйлчилнэ. Тэнцвэр тогтсон гэж байгаа учраас хасах kx нь хасах mg-тэй тэнцэж байх учиртай. Ингээ пүшний хатыг бүгдээрээ mg-г хуваах нь x гэдээ олчиж болох нь байна. 2 кг 2-ыг үржих нь 10, x нь 0.1 дээшээ гарлаа 200 ньютон метр хаттай пүшинд энэ 2 кг масстай биеийг зүүсэн байх нь байна. Энэ бол 200 ньютон метр хаттай. Энийг тэнцвэрийн байрлалаас нь жоохон хазаалгаад одоо энэ бол тэнцвэрийн байр болсон. Энээс хазаалгаа орхих юм бол тэнцвэрийн байрлалын орчимд хэлбэлц хөдөлгөөн хийн. Түүний үеийг олъё. Т 2π массан дээрээ k доор байгаа. Ингээд 2-ыг үржих нь π-г залхуураа 3-аар авчиг бүгдээрээ үржих нь масс 2 кг хуваах нь 200. Хураагдлаа 100 гарч ирнэ. Дээр 6 байгаа. Доороо 110 0.6 секунд үетэй хэлбэлцэл хийх нэ гэсэн үг. Яг энэ пүшин дүүжиг маш олон пүшээр хийж болдог. Тэгвэл пүшүүдийн хооронд нь холбох тэр шаардлага тохиолдож идэг. Ингээд пүшүүдийг хоёр янзаар холбож болно. Энд бичсэн байгаачлан цуваа холбож болно, мөн зэрэгцээ холбож болно. Цуваа гэдэг нь маань улбар шар болон цэнхэр пүшнүүдийг ингэж ар араас нь богоно шиг залгаж холбохыг хэлж байгаа. Энэ улбар шарын өөрийнх нь хат нь k1, цэнхрийнх нь хат нь k2 байх юм бол энэ хоёрыг нэгтгээд ногоон пүш болгосон, ганцхан пүш болгосон гэсэн үг. Энэ ганцхан пүшийн ерөнхий тэр k буюу хатыг олох шаардлагатай. Яаж олдог вэ гэвэл энэ доор бичсэн байгаачлан олдог. Нэгийг хуваах нь гэж болдог. Нэгийг хуваах нь ерөнхий хат тэнцүү, нэгийг хуваах нь улбар шарын хат, нэгийг хуваах нь цэнхрийн хат. Энэ хэний хат вэ гэхээр энэ ногооны хат, энэ улбар шарын хат, энэ цэнхрийн хат байх нэ. Үүнтэй адилхан зэрэгцээ холбож болно. Параллелэр гэсэн үг. Зэрэгцээ холбосон байгаа k1 хаттай болон k2 хаттай шар цэнхэр хоёрыг холбоод тэгээд энэ хоёроо нэгтгэхэд нэг ширхэг пүш болгох юм бол тэр нэг ширхэг гарч ирж байгаа пүшний ерөнхий хат нь ийм байна. Шууд нэмэгддэг хоорондоо. Арифметик байдлаар хоорондоо шууд нэмээд өгнө гэсэн. Тухайлбал энэ 500, энэ 1000 байх юм бол 500-аар 1000-ыг нэмээд ерөнхий хат нь 1500 ньютон метр болно гэсэн санааг энэ илэрхийлнэ. Нэг битгий мартаарай. Пүшнүүдийг цуваа холбвол хат нь багасч идэг байх нь, зэрэгцээ холбох юм бол хат нь ихсэж идэг байх нэ. Жишээ 6 хий. Тус бүр 100 ньютон метр
Энэ байна. 200 Нм хаттай хоёр пүршиг энэ зурган дээрээс бол харахад цугуу холбосон байна. Тэгээд 1.5 кг мастай биеийг энд зүүж өгсөн байна. Уг пүршин дүүжингийн хэлбэлцлийн үеийг олооч гэсэн байна. Энэний хэлбэлцлийн үе нь 2p язгуурдор масс хуваахан ерөнхий одоо тэр ганцхан ширхэг пүршний хат байх учиртай. Ингээд ерөнхий хатаа бүгдээр олъё. Ерөнхий хатыг яаж олох вэ гэвэл нэгийг хуваахан k, нэгийг хуваахан k дээр нэмэх k1, k2 гэж бүгдээр олж боллоо. Энийг нааш цааш нь оруулаад бодох юм бол ингээд олчих болдог. Хэрвээ хоёр пүрш байвал 2 тооны энэ хоёрыг үржүүлээд нийлбэрт нь хуваачна л гэсэн үг. Эхнийх нь 100, нөгөөх нь 200, 100 дээр 200 нэм 300. Ингээд 200 хуваахан 3 байх нь. Одоо бүгдээрээ энийг энэ дээш нь орлуулъя. 2-ыг өчгөн пик залхуурлаа 3-аар авлаа. Дээш нь орлууллаа 1.5, 3 дээшээ гараад ирнэ 200. За нэг тооны машин дээ. 0.15 орж ирж байгаа юм байна. 0.9. 0.9 секунд үетэйгээр хэлбэлцэх нэ. Зэрэгцээ холболтын тухай бодлогоодыг тэгвэл тэр нь жишээ 7 дээр байна. Тус бүр 100 Н, 200 Н хаттай зэрэгцээ холбосон хоёр пүршинд 1.5 кг мастай ачааг зүүсэн байна. Ачааг тэнцвэрийн байрнаас хөндийлгөд орхивол ямар үетэй гармоник хөдөлгөөн хийх вэ гэж асуусан байна. Бас адилхан. 2p язгуурдор масс ерөнхий k. Ерөнхий k бүгдээр яаж болох вэ? Шууд хооронд нэмээд олчих. 100 дээр нэмэх нь 200, 300 Нм. Ингээд 2-ыг үржих нь 3-аар авлаа 1.5 хуваахан 300. Нөгөөхний чинь бараг тал нь юм шүү дээ. Ойролцоогоор 0.42 секунд үетэй хэлбэлцэл хийх нь байна энэ систем байна. Одоо утсан дүүжингийн хэлбэлцлээ бүгдээр ярилцъя. Утсан дүүжин бас юу гэж хэлдэг вэ гэхээр математик дүүжин гэж хэлдэг. Өөрөөр юу гэж нэрлэх вэ? Математик дүүжин. За инх 50 гэдэг нэртэй хүн улаан найдар болцсон юм жишдэг. Тэрнтэй адилхан гэсэн үг. Окей. Хоёр нэртэй. Утсан дүүжингийн хувьд бүгдээрээ бага өнцгийн хувьд ярьж байгаа. Энэ тета гэдэг энэ өөдтэй өнцөг маань өөрөө бага өнцөг. Энэ нөхцөл нь чухал. Учир нь гэвэл бага өнцөг байхад синус өөдтэй маань өөдтэйг ойролцоогоор тэнцчидэг. Окей. Энэний оронд энийг орлуулна л гэсэн үг. Ямар замыг туулах вэ гэхээр энэ одоо нумын урт хэмжээтэй S замыг туулна. Гэхдээ өнцгийн бага утганд нумын урт нь өөрөө хөвчнийхээ урттай тэнцчидэг. Энийг олъё бүгдээрээ S L-ийг үрчгэн тета байх. За эхний тэгштгэл, хоёрдугаар тэгштгэл. Өшөө ямар тэгштгэл бичиж болох вэ? Буцаагч хүч нь L. Буцаагч хүч нь энд mg синус тета. Энэ хүч гэсэн. Энэ буцаагч. За заримдаа би өөдтэй гэж яриад байгаа, заримдаа тета гэж яриад байгаа. Хоёулаа адилхан шүү. Буцаагч хүч нь хасах mg синус тета байгаа юм байна. Тэр нь f b ингээд тэмдэглэжээ. Энэ хэдгээр тэгштгэл вэ? 3 дугаар тэгштгэл. Ньютоны 2 дугаар хуулиосоор энэ нь m-ийг үржих нь a-та тэнцэж явах учиртай хөдөлгөөний хуулиар массууд нь хураагдлаа. Энэ хоёр хураагдлаа гэсэн үг. A гэдэг бол хасах g sin тета болсон. Sin тета өнцгийн бага утганд ойролцоогоор өөдтэй өнцгтэйгээр тэнцүү байх учиртай. Ингээд дахиад нэг тэгшгэлтэй болчлоо би халаасандаа. 4 тэгштгэл. 5 дахьыг нь эндээс явъя тэгвэл юу болох вэ? Өөдтэй өнцгийг бүгдээр энэ дээрээс олж болж байна. Өөдтэй өнцөг гэдэг бол S-ийг L хуваасантаа тэнцэх нь байна. Нумын уртыг L утасны уртад хуваасантаа тэнцэх нь байна. Ингээд A гэдэг нь хасах G S-ийг хуваах нь L байх нэ. Эсвэл 4 дээр илэрхийлсэн шиг тийм хэлбэртэйг нь бас бичиж болно. Мөн A-г бүгдээрээ хэрхэн яаж олж болох вэ гэвэл ингэж олж болно. D квадрат S хуваах нь dt-ийн квадрат буюу S-ийн 2 удаагийн уламжлалаар бүгдээрээ авч болно. Окей, S чинь 2 дугаар тэгштгэл дээрээс юу байгаа вэ гэвэл L-ийг үржих нь өөдтэй байгаа. Хуваах нь 2 уламжлал. L нь тогтмол учраас гараад ирнэ. Ингээд нэг юм дифференциал тэгштгэл гараад ирлээ дээ. Энийг юу гэж тэмдэглэж болох вэ гэвэл L-ийг үржих нь
Ö-гийн 2 удаагийн уламжлалаа гэж 2 цэг 50 тэмдэглэж боллоо. Энэ юутай тэнцсэн бэ гэвэл LO нэмэх нь G хуваах нь SL. S-ийг L туваахаар Ö гарч ирнэ. Ийм дифференциал тэгштгэл аимшиг юм гарч ирнэ. Энийг бодох юм бол омега буюу цикл давтамж нь дараах хэлбэртэй гарч ирдэг. Тэр нь юу вэ гэвэл өштэй G хуваах нь L гардаг. G чөлөөт уналтын хурдтал L утасныхаа урт. За энэ би бичье. Чөлөөт гэж бичиж болох нь байна. Хэрвээ математик дүүжингийн буюу утсан дүүжингийн омега нь энэ юм бол бүгдээрээ t-г нь яаж үйлчлэх вэ? T гэдэг нь 2p хуваах нь омега гэдээ болж байна. Буюу 2p одоо LG2 маань байраа солих нь л дээ. Энд LG гэж олдог. Математик дүүжингийн хэлбэлцлийн үе нь утасны урт болон чөлөөт уналтын хурдталтай нэгт холбоотой байдаг байна. Саяныхаа тэгшдэглийг баттгаад бүгдээрээ жишээ 8-ыг хий. Математик дүүжингийн урт нь 40 см болвол дүүжингийн үеийг бол дүүжин А байрлалаас эхэлж хөдөлсөн гэвэл 6 секунд хугацааны дараа аль цэг дээр байх вэ гэж асуусан байна. 40 см L 0.4 м. Үеийг нь олъё. 2p язгуурдаар L-ийг хуваах нь G. 2-ыг үржих нь шууд 3-аар бодчихъя. 0.4-ийг хуваах нь 10, 0.4, 0.2, 6-г үржих нь 0.2, тэг 12 болно. Секунд. Тэг 112 секундэд А-гаас гараад C хүрээд буцаад А дэрж байгаа. Энийг хэлбэлзэл. Тэгвэл B-г нь бүгдээрээ харъя. 6 секунд хугацаа. Хэдэн удаа, хэдэн үе багтах вэ гэдгийг бүгдээрээ харж байна. 6 секундыг хуваах нь тэг 112 секунд. Энэ хэд гарах вэ? Энэ вэ штэ. 60-ыг хуваах нь 12 гэсэн. Энэ 5 гарна. 5 бүтэн үе багтах нь байна. Үе гэхээр чинь ямар хугацаа гэлж байгаа вэ? А-гаас гараад буцаад А дээр ирэх хугацаа. Энийг 5 удаа давтна гэхээр буцаад эцэс сүлдээ А байрлал дээр А цэгт байх нь. 9-р жишээ хий. Математик дүүжингийн үе 1 секунд байхад урт нь тэг 175 м. Уг дүүжин ямар урттай байвал 2 секунд үетэй хэлбэлцэл хийх вэ гэж асуусан байна. Эхнийхийг нь бичье. 2p математик дүүжин L-ийг хуваах нь G тэг 175 G гэж. Нөгөөх нь 2p энэ удаад урт нь мэдэгдэхгүй нь L2-ийг G. Энэ хоёр тэгшдэглийг хооронд нь хуваачи. T1-ийг хуваах нь T2 тэр нь 2-ны 1 юм байна. Тэнцүү 2p-нүүд нь ингээд устчихна. Язгуур дор G-нүүд нь хураагдаад 0.75 тунжуулдээд L2 бас тунжуулдаг. Хоёр талыг нь квадрат бишүүлээ. Энийг нь квадратад, энийг нь квадратад 4-ний 1 тэнцүү тэг 75 L2 байх нь. L2 гэдэг нь тэг 75 үржих нь 4 л гэсэн үг. 4-ний 3 юм биш үү? 3 м. Урттай байх нэ.